close till I get up. Time is barely on our side. I don't wanna waste what's left. The storms we chase are leading us, and love is all we'll ever trust. Yeah. No, I don't. Хай манайхаа энэ өдрийн мэнд өнөөдөр би байцаа буулгах тийм ажилд гараад явж байна. Тэгээд өчигдөр айгүй орой шөнө гэртээ харсан болохоор жоохон ядралттай. Жаахан ядраад. Тэгээд ямар ч байсан байцаа буулгах тийм ажилд гараад явж байна. Тэр энэ ажил нь болохоор тийм байцаа хураах тийм газар шорооны ажил бол биш. Тэр ажил нь арай жоохон хүнд үүдээ. Тэгэхээр миний хийж байгаа ажил ерөнхийдөө хараа гайгүй. Цаанаас ирсэн байцааг, том машинт ирсэн байцааг буулгаад ерөнхийдөө агуулгалуу оруулдаг тийм ажил. Тэгэд одоо ямарсан энэ чон зүг рүү явж байгаа шиг байна. Тэгэд очиод видео бичиж болохоор бол тэгэд нууцаар бичээд тэгээд та нарт ямар шоу ажил байдаг талаар хүргье. Fueled by them to see the horizon, turn us to thousands, and we'll grow in number. Fueled by them to see the horizon, turn us to thousands, and on we'll go, through the wastelands, through the highways, till my shadow turns to sun rays. And on we'll go, through the wastelands, through the highways. And on we'll go. За өглөөнөөс өдөр хүртэл ерөөд энэ 3 том машин байцаа буулгалаа. Тэгээд одоо хэсэг зуур нэг жаахан амраад жаахан нэг кофе ундаа нэг тиймэрхэн авчирсан гэдэг эдрийг уунгуудаа бөөнд цайнд орох гэж байна. Тэгээд цайндаа нэг 20 минут орлоо гэж бодоход нэг 40 минут амрах юм уу? Тэгээд үргэлжлүүлээд ажиллая энэ. Hold me close till I get up. Time is barely on our side. I don't wanna waste what's left. The storms we chase are leading us, and love is all we'll ever trust. Yeah, no, I don't wanna waste what's left. And on we'll go, through the wastelands, through the highways, till my shadow turns to sun rays. And on we'll go, through the wastelands, through the highways. Мэдээдсэн баггүй юу? Энэ чигж барьж чадахгүй, энэ по барьж чадахгүй нөхөр гадаа. Би барина гээл урдуур ойгор үсчээд алдагнаадсэн баггүй. Тэгсэн чи яах вэ? Дотгошоо оронгоо хамаг байцаа нураа гайчих. Одоо тэгээд энэ солонгос нөхрийг яалтайж үлээ. Тэгээ ямар ч байсан бидэд бөөндөө өөр улсын хүмүүс ч гэсэн бүгд нэг итгэл үнэмшилтэй, нэг зоригтой,
нэг цалин авахын төлөө бүүнд ажиллаж байгаа болохоор бүүндөө нэг баг хамт олон болоод тий гарын 5-3 шиг гар нийлээд ажиллаж байгаа болохоор тэгээд нэгнийхээ алдааг шүүмжлээд явах уу. Тэгээд бүүнд орж ирээд нэгнийхээ алдааг засаад тэгээд бүүнд ажиллаа дуусгасан байгаа. Яаж За өнөөдрийн ажил маань ямар ч байсан дууслаа. 11:51 гэдэг чинь баг 12 цаг болж байна тий. Тэг гэртээ харьсаар хэтэл одоо 1 цаг өнгөрөөд баг 2 цаг болно. Тэг өнөөдөр жоохон ядрангуу байна. Өчигдөр уржигдаар тий 2-3 цаг тэгээ энэ 7 хоног ерөөхдөө нэг дандаа нэг 2-3 цаг унтаад жоохон дархлаа унаад жоохон ядранг болцсон байна. Тэгээд маргаашийнхаа ажлаа бас барьсан. Маргааш өглөө бас эрт тийм ажилд гарна. Тэгээ ажилгүй гэртээ хэвтгэхээс хүнд ажил ерөөхдөө байдаг юм дөө. Ажилгүй гэртээ тэгж хэвтэж яхаар ядарсан ч тэр ажилдаа гараад байж ах нэрэ сэтгэлд үеиг ажил олдож байна гэдэг нь бүр амар талархуу штэ. Ажил ерөнхийдөө олж барьж ажилд гарна гэдэг бол нэрэ маш хүнд хэцүү. Тэгэд энэ ерөнхийдөө энэ 3 сарын хугацаанд нэрэ янз бүрийн ажил хийж үзэж байна. Гэрээний бидэд чинь ажлаас гараад дараагийн ажилдаа орох хүртэл нэг 3 сарын хугацаа байдаг байхгүй юу? Тэр хугацаанд ерөөхдөө би айл нүлгэлт тэр нураалт сонгоны ажил барилга нэр юу л гэдэг төрөл бүрийн ажлыг хийж үзлээ нэр баг ажил үлдсэнгүй нэр ямарсан бүх ажлуудыг хийгээд үзсэн. Манай 3 сарынхан ер нь айгүй жоохон хэцүү байдаг юм шиг надад санагдаж байна. Яг гэх юм бол ажлаа олно гэдэг нэг хэцүү, олоод гарна гэдэг хэцүү. Тэр ажил дээрээ очиод ямар ажил хийх нь мэдэгдэхгүй. Тэгээ байнгын тогтмол биш. Бороотой өдрөө бол амарна. Тэгээд хитэн цагт харихаа мэдэхгүй гэдэг айгүй их асуудал ерөөхдөө тулгардсан байна. Гэрээний бидэд болохоор байнгын тогтмол нэг цагт тардаг болохоор айгүй амар. Гадаа бороотойч нартайч байсан яг ажил явдгаараа л юм. Тэгэхээр би энэ 2-3 сарын хугацаанд манай 3 сараар болно хараар амьдарч байгаа хүмүүсийг аюу жоохон өрөвдлөө. Энэ жоохон хүнд хэцүү байд юм байна. Тэгээ ямар ч байсан гэрийн зүг гидэн годон гээл явж л байна да. Гэртээ яриад одоо сайхан амарна. Одоо 3 цаг л унтах байх. 3 цаг унтангуудаа маргаашийнхаа ажлаа барьсан байгаа. Тэгээ маргаашийнхаа ажилдаа гарна да. Тэгээд энэ солонгосчууд бас айгүй мундаг юм аа. Надтай өчигдөр гарсан нэг солонгос хүү бас нэг 2 цаг унтчаад хүрээд ирж байгаа байхгүй. Бас зүгээр байхгүй нэг сүүж ууцсан. Яагаад ууж байгаа гэхээр жоохон ядраад тэгээд өвчнгөө мартах гад нэг сүүжүүл ууцсан юм шиг байл. Тэгээл эднэр айгүй амар хөдөлмөрч. Би ер нь айгүй тийм залхуу ажлыг хойш нь тавьдггүй гэртээ хэвддэг тийм ер нь солонгосыг баг харсангүй. Амар хөдөлмөрч те. Юм бүхний төлөө тэмцэж идэг. Би чадна гэж идэг бүр айгүй мундаг солонгосчууд байх юм а үлгэр жишээ авах. Ажлыг яг л яасан юм. Тэгээд энэ хүмүүсүүдээс айгүй суралцж байгаа. Тэгэд би энэ ажилд гаргасан дараагаасаа тий энэ захирлаас нь энэ бизнесийн талаар нь хальт асуусан. Тэгсэн чи бас амар ашигтай байдаг гэж шүү. Байцаа хураалтнаас нь шууд очиж ерөнхийдөө том машинтай аюу хэмтхэн аваад
Тэгээд энэ саны тэр ногоон сээдэхэнд ерөнхийдөө хийнгүүтээ түрүүний бид эдийн нөгөө хураагаад байсан агуулах ба штэ. Тэр агуулхлоо ерөнхийдөө хураангуудаа яг хэрэгтэй үед нь хэрэгцээтэй газар руу шигдаан цайны газарт ингээд хүргээд өгчтэй юм байна. Бөөндөөд өгчтэй юм байна. Тэгэхээр ер нь голт нь зуучлагч маягийн. Тэгээд зүгээр нэг бид чинь юу гэдэг штэ. Атар талах гэлгэр уудахгүй байхдаа арай хэмтхэн байсан. Гэлгэрууд нэвчэнгүүд үнэн нэг огцон өсдөг дөө. Яг тэр шиг байцааны гадуур нэг юм углаад арай цэвэрхэн болгоод дараагийн үйлчлүүлэгчид авчиж өгж байгаа тэр голын ашгийг амар ундаг юм байна. Тэгээд мөнгийг бол амар сайн хийдэг гэж хэлээ. Тэгээл нөгөө нэг ярьдгаал юм. Монголд очивол яг ийм бизнес хамтраад ингэж хийж болно шүү. Ингэж хийдэг байл ярьдаг юмудаа л ярьж илээ. Тэгэл заа гэл. Тэг би ч солонгосд сайн мэдэхгүй болохоор зарим ярьж байгаа хэлж байгаа зүйлэн ч нэгсэн ойлгосонгүй. Өөрөөр тийм байцааны ажлын цалингийн хөлс нь 150,000 вон авсан байгаа. 150,000 вон авсан шүү. Тэгээ маргаашийн гарах ажлын минь хөлс нь болохоор 140,000 вон. Тэгээ ажил олдчил байвал гарч л ясан дээр. Тэгээ ер нь бол олдохоосоо олдохгүй нэг тэгээд аюу хэцүү байдаг юм байлээ. За тэгээд энэ хүртэл миний влогийг үзсэнд та нартай маш их баярлалаа. Тэгээд дараагийн удаа маргааш нөгөөдөр янз бүрийн ажил руу гарч магадгүй. Тэгээд ажилд гарсан ажлуудаа би чадхаараа та нарт ингээд хүргэх болно. Тэгээд нэг талаараа бас аюу жоохон хэцүү юм билээ. Видео бичиж болох газар, болохгүй газар гэж байна тий. Заримаас нь зөвшөөрөл авна. Тэг яг ингээд бөөндөө ажиллаа хийж хахад би ингээд утсаараа видео бичээд байхаар бас хэцүү. Намайг ажиллаа хийхгүй нэг нь. Тэгэхээр бас хэцүү юм байлээ. Бас хэлж сайн мэдгүй болохоор утсаараа юу бичээд байгаа яагаад байгаа ингээд бас нэг зарим нэгэнд нь хардлага төрөөд тэгээд яг өнөөдрийнх шиг утсаа энэ тэнд ингээд нууцаар тавиад бичих боломжтой тийм үе байвал би та нарт гой ажлын контентууд ингээд та нарт хүргэнэ. Тэгээд намайг дэмждэг, миний YouTube-ыг дагдаг тий. Тэр залуустай маш их баярлаа гэж хэлмээр байна. Тэгээд миний өөр контентуудыг үзээрэй. Гэрээний ажил, гэрээний эмэгтэй ажил тий энд байгаа боломжууд хөнгөлөлтөө гадаад улс руу тий янз бүрийн орн руу яаж хөнгөлөлтөө явах уу тий биднэрт маш их боломж байдаг. Энэ боломжоо яаж зөв зохистой ашиглах уу гэдэг маш их боломж гаргасан гаргалгаатай зөндөө олон видеонууд байгаа. Тэгээ та нар маань бүгдийг эхнээс нь ингээд үзээрэй. Тэгээд хэрэгтэй мэдээллүүдийн хэрэгтэй хүмүүст нь шеэрлж түгээж өгөөрэй. Тэгээ намайг дэмждэг хүмүүстээ маш их баярлалаа. Тэгэхэд саб хийхээ мартав. За тэгээд гэрлүүгөө орж нэг 2-3 цаг унтаад өглөөнийхөө ажилдаа харъя да. Тэгээд одоо орой болж байгаа болохоор та нар маань сайхан амраарай. Баяр та.